Байцгаана уу бүгдээрээ. За шинэ бичлэгтээ тавтай морил. Өнөөдөр бүгдээрээ атаархал болон өөрийгөө үнэлэх үнэлэмжийн талаар ярилцах болно. Ер нь бол хүн болгон ямар нэгэн байдлаар энэ атаархал гэдэг энэ мэдрэмжийг туулсан байдаг гэж бодож байна. Магадгүй та хэн нэгэнд их юм уу бага хэмжээгээр атаархаж байсан байж магадгүй, эсвэл хэн нэгэн танд маш их атаархдагч байж магадгүй. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ яагаад хүнд энэ атаархал гэдэг энэ мэдрэмж төрдөг юм болоо? Хэрвээ танд энэ мэдрэмж төрж байгаа бол энэ мэдрэмж нь танд ямар мессежийг өгөх гээд хичээгээд байгаа вэ гэд энэ талаар бүгдээрээ ярилцгаая. Тэгээ би болохоор өмнө нь энэ атаархал гэдэг энэ зүйлийг зүгээр л айгүй муу зүйл гэж боддог байсан байхгүй юу? Яагаад чи би нөө YouTube дээрээ бас айгүй олон хүмүүст сэтгэлгээний талаар хуваалцдаг болохоор зүгээр л те энэ атаархал гэдэг зүйл биднэрт байх ёсгүй, зөвхөн өөртөө итгэлгүй тийм хүмүүс л атаархдаг гэд энэ мэдрэмжийг айгүй тэгж одоо буруу нүдээр хардаг байсан гэх юм уу? Тэгэл яасан бэ гэхээр яг хэдэн сарын өмнө би ч гэсэн яг энэ атаархал гэдэг энэ мэдрэмжийг маш их авсан баггүй юу? Энэ нь ерөөсөө те би бусдад ингээд амар атаархаад бусдыг муугаар ярих ч юм уу, бусдын талаар муугаар бодох тийм мэдрэмж бол ерөөсөө биш. Хэн нэгэнд миний хүсэж байгаа зүйл аль хэдийн байгааг хараад, эсвэл хэн нэгэн миний хийхийг хүсэж байгаа зүйлийг аль хэдийн хийгээд явж байгааг хараад өөрийн ирэхгүй өөрийгөө ингээд харьцуулж эхлэх ч юм уу, өөрийн ирэхгүй нэг л тийм нөгөө аз жаргалгүй уйтгар гонигтай тийм мэдрэмж надад төрөөд байсан байхгүй юу? Тэндээ би өөрийгөө бүр ерөөсөө ойлгодгүй. Тэгээ бас өөрийгөө баг зэрэг яг үнийг хэлэхэд буруу шааж эхэлсэн байхгүй юу? Яагаад гэвэл би YouTube дээр хүмүүс юу гэж ярьдаг вүлээ? Үргэлж зөв сэтгэлгээний талаар ярьдаг штеп. Тэгсэн мөртлөө яагаад надад ийм мэдрэмж төрөөд байгаа юм болоо гэд энэ мэдрэмжээ ойлгох гэж айгүй хичээсэн. Одоо бодоод исэн чинь яг надад тийм мэдрэмж төрсөнд би айгүй баяртай байгаа. Яагаад гэвэл би тэр мэдрэмжээр дамжуулаад улам илүү өөрийгөө ойлгосон. Дээрэс нь өмнө нь би ингээд надад атаархдаг ч юм уу те атаархах хүмүүсийг ерөөсөө ойлгодгүй байсан байхгүй юу? Гэхдээ би яг тэр хүмүүст бас яагаад тийм мэдрэмж төрдөг вэ? Яг нөгөө бусад хүний өмнөөс ч гэсэн ингээд нөгөө ойлгож эхэлсэн. За тэгээд бодоод үзсэн чи яг үннийг хэлэхэд энэ атаархал гэдэг энэ мэдрэмж нь тийм ч муу зүйл биш байгаа хгүй юу? Яагаад биднэрт энэ атаархал гэдэг энэ мэдрэмж төрдөг вэ гэхээр бид нар зүгээр л бусдаас дутхгүй байхыг хүсэж байгаа тэр мэдрэмж баггүй юу? Яагаад гэвэл хүн болгон энэ хорвоо ертөнцийн бусдаар хайрлуулагдахыг хүсдэг, бусдад хүндлэгдэхийг хүсдэг, бусдад харагдахыг хүсдэг. Зүгээр л хүн болгон энэ хорвоо ертөнцийн өөрийгөө чухал хүн гэдгээ мэдрэхийг хүсдэг. Бид нар энэ мэдрэмжийг авч чадахгүй болохоор бусдаас энэ мэдрэмжийг авч чадахгүй, дотроосоо ч гэсэн энэ мэдрэмжийг өөрийгөө чухал хүн, хайрлагдсан хүн гэдгээ мэдрэхгүй байх үед яадаг вэ гэхээр бид нар өөрийн ирэхгүй паникнд орж эхэлдэг. Паникнд орно гэдэг маань юу хэлж байгаа вэ гэхээр бидний нөгөө ийм мэдрэлийн систем байдаг байхгүй юу? Энэ таны мэдрэлийн систем чинь зүгээр л өөрийгөө хамгаалахын тулд удирдлаггүйгээр өөрийгөө хамгаалахын тулд ямар нэгэн үйлдэлийг хийдэг гэсэн үг. Бидний дотор ийм мэдрэмж төрөх үед бид нар зүгээр л дотроо би яана гэсэн мэдрэмж биднэрт төрдөг учраас бид нар өөрийн ирэхгүй өөрийгөө хамгаалахын тулд ч юм уу те гинт өөрийгөө бусдад харьцуулж эхэлдэг, бусдыг муугаар ярьж эхлэх ч юм уу, бусдад өрсөлдөгч эхлэх ч юм уу, эсвэл зүгээр бид нар гаднаас тэр validation хайж эхэлдэг. Validation гэдэг нь бусдаас тэр одоо бусдад өөрийгөө үнэлүүлэхийн тулд ямар нэгэн үйлдэлийг хийж эхэлдэг. Энэ нь зүгээр л одоо байгалийн зүйл ахгүй юу? Заримдаа хүмүүс ингээд сандарсандаа болоод өөрөө ирэхгүй ингээд нөгөө сонь үйлдэл хийчдэг штеп. Яг ийм зүйлийг бид нөр өөрийн ирэхгүй хийж байна гэсэн үг. Тэгээ миний одоо хийсэн зүйл юу байсан бэ гэхээр би гаднаасаа өөрийн ирэхгүй хэн нэгэнд үнэлэгдэхийг одоо хичээж эхэлж байгаа хгүй юу? Би яадаг вэ гэхээр гинт ингээ өөртөө итгэлгүй ч юм уу хэцүү санагдсан, эсвэл бусдад атаархсан үедээ би үсээ янзлуулмаар юм шиг санагдаал, хумсаа янзлуулмаар юм шиг санагдаал, ямар нэгэн гаднаас нэг зүйлийг өөрчилжүүл би өөрийгөө гоёор мэдрэх юм шиг санагдаал, тийм мэдрэмж төрөөд байдаг байхгүй юу?
Гэхдээ яг үннийг хэлэхэд тэрхэн үедээ би нэг гой санагдаж магадгүй. Гэхдээ энэ нь хизээж тэр гол чухал зүйлийг шийдвэрлэдэггүй. Энэ нь яаж байна вэ гэхээр бид нар энэ асуудлыг эгоогоороо шийдэх гэж хичээж байгаа гэсэн үг байхгүй юу? Гэхдээ энэ мэдрэмжийг бид нар хизээж эгоогоороо дарж чадахгүй. Яагаад гэвэл та хэдий те бусдаа гаднаасаа өрсөлдөж байгаа, та гаднаасаа ямар нэгэн зүйлийг өөрчилж байгаа, хэдий магадгүй хин нэг те та өөрөөсөө арай доогуур болгож ярьж байгаа, эсвэл доогуур болгож харах гэж хичээж байгаа ч гэсэн та дотроо өөрийгөө мэдэж байгаа. Танаас цацарч байгаа энэ энерги чинь бусдаа өөрийгөө харьцуулсан ийм доогуур вибрашнтэй байх үед та бүр илүү өөрийгөө хоосноор мэдэрнэ, бүр илүү өөрийгөө үн цэнгүй хүнээр мэдэрдэг. Тэгвэл хэрхэн энэ атаархал гэдэг энэ мэдрэмжийг ерөөсөө авахаа болох вэ? Энэ нь юу вэ гэхээр та зүгээр л таны амьдралд таныг сэтгэл хангалуун байлгадаг, танд үн цэнийг өгдөг зүйлс рүү анхаарах хэрэгтэй. Та нар бодоод үзтээ ямар хүмүүс үнэхээр өөртөө итгэлтэй байдаг вэ? Энэ хүмүүс өөрийнхөө амьдралын үн цэнийг олдсон байдаг хүмүүс. Магадгүй тэр хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийж ээж магадгүй, бүтээж ээж магадгүй, дуртай ажиллаа хийж ээж магадгүй, тэр хүн магадгүй те маш том өөрийн амьдралын зорилготой байж ээж магадгүй, гэр бүлээ үнэхээр чухалчилдаг байж ээж магадгүй, өөрийг нь чухал гэж мэдрүүлдэг, өөрт нь те тийм гоё үн цэнийг мэдрүүлдэг зүйлийг олдсон хүмүүс бусдад ерөөсөө атаархдаггүй. Яагаад гэвэл тэр хүнд аль хэдийн те эдгээр зүйл нь сэтгэл хангалуун мэдрэмжийг өгж байгаа учраас. Тэгээ би бодоод үзсэн бохгүй юу? Би яагаад гинт ингээ бусдад нэг атаархдаггүй байж байгаа, сүүлийн үед яагаад ингээд амар бусдад атаархах мэдрэмж төрөөд байгаа юм болоо гэд бодсон чинь би яг ингээд өөрийнхөө хүсэл зорилгоноос арай жоохон нөгөө хазаагаад байсан бохгүй юу? Тэгээ өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хийхгүй, надад ийм үн цэнийг мэдрүүлдэг зүйлс рүү анхаарахаа болсон чинь би өөрийн ирэхгүй бусдаа өөрийгөө харьцуулж эхлээл, өөрийгөө чухал биш хүнээр мэдрээл эхэлсэн. Тийм болохоор та ч гэсэн өөрөөсөө энэ асуултыг асуугаад үзээрэй. Юу танд өөрийг чинь чухал хүнээр мэдрүүлдэг вэ? Юу танд өөрийг чинь үн цэнтэйгээр мэдрүүлдэг вэ? Хэрвээ та энэ талаас нь бодоод үзэх юм бол энэ атаархал гэдэг энэ мэдрэмж байгаа зү бүр гайхалтай гоё мэдрэмж байгаа хгүй юу? Ерөөсөө муу зүйл биш. Зарим үед биднэрт атаархал гэдэг энэ мэдрэмжээр дамжуулж бид нар өөрийгөө юу хийх ёстойг мэддэг. Яг үннийг хэлэхэд те та бусдад маш их атаархаж байна гэсэн үг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ нь таны дотоод дуудлага чинь гэсэн үг хэвгүй юу? Магадгүй таны те дотоод сүнсний чинь дуудлага гэж та ойлгож болно. Эсвэл амьдралын чинь зорилгын дуудлага гэж ойлгож болно. Энэ доторх дуудлага чинь танд юу гэж хэлээд байна вэ гэхээр чи ч гэсэн энэ амьдрал дээр ингэж амьдрах хэрэгтэй. Чи ч гэсэн бусдад хүндлэгдэх хэрэгтэй, хайрлагдах хэрэгтэй. Энэ хүний хүртэж байгаа бүх зүйлийг чи хүртэх хэрэгтэй. Гэсэн тэр мессежийг өгч байгаа хгүй юу? Гэхдээ хүн болгон адилхан зүйлийг хийх шаардлагагүй. Яагаад гэвэл хүн болгон өөрийн гэсэн авьяастай, хүн болгон те өөрийн гэсэн хийх ёстой зүйлстэй байдаг бөгөөд бид нар өөрийнхөө энэ гэрлэр хорвоо ертөнцийн ямар нэгэн зүйлийг бүтээн бий болгохоор энэ хорвоо ертөнцийн төрсөн байдаг. Хүн төрлөختөн бид нар энэ хорвоо ертөнцийн төрсөн зориг гэж байгаа штеп. Бид нар ямар нэгэн зүйлийг энэ хорвоо ертөнцийн бүтээхээр бий болгохоор бас суралцахаар ирсэн. Тийм болохоор хүн болгонд заавал нэг тийм хийх ёстой зүйл байдаг. Энэ нь амар том зүйл байх албагүй ч гэсэн хин нэгэнд туслах ч юм уу, хин нэгний амьдралыг гайхалтай болгох ямар нэгэн зүйлийг бид нар хийхээр ирсэн байдаг. Тийм болохоор хэрвээ та тэр өөрийнхөө л үн цэн, амьдралын зорилго, мөрөөдөл тэр зүйлээ ойлгоод авчих юм бол та өөрийгөө маш чухал хүн гэдгээр өөрийн ирэхгүй мэдэрч эхэлнэ. Ялангуяа бас нөгөө ээжүүд байдаг штеп. Гэртээ суудаг ээжүүд маань өөрсдийгөө юу гэж боддог вэ гэхээр би юу ч хийхгүй гэртээ л байгаад байна. Надад амьдрал дээр хийсэн ч зүйл алга, зүгээр л хүүхдээ хараад байгаад байна гэж ярьж байгаа эмэгтэй хүмүүстэй би зөндөө олон таарч исэн. Энэ эмэгтэй хүмүүс байгаа зү бүр илүү гайхалтай амьдрал дээр зорилгыг бий болгож байгаа. Яагаад гэвэл
хүн болгон хорвоо ертөнцийн ингээ хүсэл мөрөөдөлтэй зөндөө олон гэрэл зорилгоодыг ингээ тээцэн байгаа штэ. Гэтэл та одоо нэг хүүхэдтэй, хоёр хүүхэдтэй бол тэр хүүхдүүдийн гэрэл зорилгыг хүртэл та энэ хорвоо ертөнцийн авчирсан байна гэд бодоод үзтээ. Тэгэхээр та өнөөдөр юу ч хийж байсан хамаагүй би зүгээр энэ хорвоо ертөнцийн оршиж байгаа учраас би зүгээр л би учраас би чухал хүн гэдгээ эхлээд мэдрэх хэрэгтэй. Тэгээ дараа нь би энэ хорвоо ертөнцийн юу хийж чадах вэ? Ямар хүсэл мөрөөдлийг бусдад өгч чадах вэ? Хэн нэгэнд итгэл найдварыг өгч чадах болов гэд иймэрхүү зүйл дээр анхаарч эхлэх юм бол өөрийн ирэхгүй та амьдралаас үн цэнийг олж авна. Тэгээ та нар зөндөө олон сонсож байсан гэж бодож байна. Магадгүй та өнөөдөр ямар ч шашин шүтгэхтэй байж магадгүй. Бүх шашин дээр юу гэж гардаг вэ гэхээр бид нар бүгдээрээ гэрэл гэж ярьдаг. Бид нар бүгдээрээ бурхны нэг хэсэг ингээд тарсан гэрлнүүд гэж ярьдаг штеп. Тэгээ ер нь одоо бодоод ахад энэ бүр яг үнэн юм шиг санагдсан. Бид нар зүгээр л ингээд жижигэн гэрлүүдтэй ингээд тарсан гэрлнүүдийн хэсэг бөгөөд бид нар бүгдээрээ нэг ихгүй юу. Тэгээ бидний одоо зорилго маань юу вэ гэхээр зүгээр л энэ өөрийнхөө гэрлийг энэ хорвоо ертөнцийн гоё өнгөөр нь цацруулах. Тийм болохоор атаархал гэдэг энэ мэдрэмж төрлөөгээ та бусдаа өөрийгөө харьцууллаа, бусдыг муулж ярьлаа гэд хин нэг гэрлийг унтраалаа гэд таны гэрэл тодорч асна гэсэн үг юусоо биш. Эсвэргээрээ энэ амьдрал дээр бид нар юу хийж бүтээхээр ирсэн бэ гэхээр өөрийнхөө гэрлийг цацруулаад зогсохгүй бусдын гэрлийг ч гэсэн цацруулж тодсгоо бусдад итгэл найдварыг өгөөд бусдыг дэмжихээр энэ хорвоо ертөнцийн төрсөн. Тэгээ би сүүлийн үед нэг near death experience гэд биенээсээ сүнсэн гарсан хүмүүс нөгөө амьдралд очиод ирсэн хүмүүсийн бичлэгүүдийг аягүй их үзэж байгаа байхгүй юу. Тэгээ надад нэг гоё тийм итгэл найдвар өгсөн тэр мессежүүд аягүй гоё санагдаад байдаг. Тэгээ эдгээр хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр нөө үхлийг тулчаад энэ амьдрал дээр эргэж ирчээд юу гэж хэлдэг вэ гэхээр бид нар яг үнийг хэлэхэд энэ хорвоо ертөнцийн дээр амар том карьертай байх, амар том зорилготой байх ч юм уу амар том зүйлийг бүтээхээр ерөөсөө ирээгүй. Зүгээр л энэ хорвоо ертөнцийн дээр бүх зүйлийг мэдрээ туулаад чадхаараа ямар нэгэн зүйлийг хийгээд яагаад бид нар ямар нэгэн зүйлийг энэ хорвоо ертөнцийн дээр бүтээж хийж байгаа вэ гэхээр яагаад гэвэл энэ бидний бүтээсэн зүйлээр дамжуулаад хэн нэгэнд туслаад хэн нэгнийг хайрлаад хэн нэгнийг дэмжих нь бидний зорилго юм аа гэд хуваалцж исэн. Тэгээ одоо бодоод исэн чинь ер нь бол бүх зүйл тийм нэг байгаа хгүй юу? Тийм болохоор хэрвээ танд энэ мэдрэмж төрж байгаа бол та зүгээр л чадхаараа бусдад хайрыг түгээгээд өөрийгөө чухал хүн гэдгээ мэдрээрээ. Тэгээ өнөөдрийн бас энэ бичлэгийг үзсэн та нартаа үнэхээр их баярлалаа. Тэгээ хэрвээ та өөрийнхөө зорилгыг олгоод өөртөө анхаарад гайхалтай зүйлийг бас бүтээ гэж бодож байгаа бол миний хоол зүй болон сэтгэлгээний сургалтанд суугаарай. Түүнээс гадна хэрвээ та энэ near death experience гээд энэ хүмүүсийн түүхийг надтай адилхан сонсмоор байх юм бол надаар яриулмаар байх юм бол бас доор надаа комент үлдээгээрэй. Тэгээ та нар маань өөрийнхөө гэрлийг өнгөөр нь цацруулаарай. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Баяртай.